ноолуурын салбарыг бас дэмжих, хүнсний салбарыг дэмжих, за мөн аж үйлдвэрийн паркуудаа бас яралтай байгуулж нэг дор одоо тийм кластер цогц хэлбэрээр нь одоо үржүүлэх ийм бодлогын засгийн газрын баримтлаад явж байгаа. Ер нь дотооддоо бид нар бүхий л үйлдвэрлэлээ явуулж ид дараа нэг ямар нэг эрсдэл гарлаа гэхэд бол бид нар бол одоо эрсдэлд орохгүйгээр одоо сайхан амьдрах юм болцоо боломж байж. Монгол Улсын ерөнхийлөгч санаачсан хүнсний өрсгөл бол нэлээд амжилттай хэрэгжиж явж байна. За өнөөдөр ямар сан бүгд гашмаар одоо юу гэдгийг ноолуурын үйлдвэртэй бас танилцуулж явж байна. Ер нь монголчууд маань одоо ноолороо угаадаг, самандаг, эцсийн бүтээгдэхүүн хийдэг байна. Мөн улсын хурлаас одоо бас тогтоол гаргаад аль болохоор одоо юу гэдгийг бид угаасны ноолорыг одоо бүтээн ард улс руу экспортлдог байсан бол энэ жилээс эхлүүлээд одоо самансан эцсийн шатны одоо бүтээгдэхүүн хийгээд гадагшаа экспортлох энэ улсын хурлын тогтоол болсон гэдэг хэрэгжээд явж байгаа. Тэгээ ноолорын үн ханш бас нэлээд гайг үнэтэй байна. 150-160 минут одоо бас зүүн аймагын ноолорыг авч байгаа гэдэг ийм байдлаар бас танилцуулах гэдэг. Ер нь цаашдаа бол бид нар ноолуураар дэлхийн томоохон хэмжээний тоглогч болох болцоо боломжтой. Тэгээ ноолуураа бид нар санаад эцсийн бүтээгдэхүүн хийх юм бол 4,000 гаруй одоо ажлын байр одоо бас бий болгоод 600 гаруй одоо бас сая долларын одоо борлуулалт хийх одоо болцоо боломж байна гэж танилцуулж байна.